бактериудаа бас бид нэр тэтгэх, дэмжих хэрэгтэй. Гидсийг мэдэхгүйгээр эрүүл мэндийг тодорхойлж чадахгүй шүү. Хоол зүйчээс сайхан пребиотикийн зөвлөгөө аваарай. Ашигтай бичил битнүүдээ хэрхэн яаж хайрлаж хамгаалах вэ? Тэр сайхан айргаа. Тэр сайхан одоо юу гэдгийг бозоо. Мах гэхэд өвөл илүү иддэг байлаа шүү дээ, тий? Тэр бидний эсэд кодлогдсон байгаа тэр нянг Бид нар чинь өмнө нэг тийм хэрэглээд идэггүй байсан шүү дээ. Сайн байцгаана уу, та бүгдэд энэ өглөөний мэндийг хүргэе. Тэгэхээр Монголын насчид судал насны эмгэг судлалын нийгэмлэг жил болгон хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, соён гэгэрүүлэх үйл ажиллагаагаа явуулж байгаа. За энэ жилийн хүрээнд та бүхэндээ давтан хэлэхэд бид насны сэтгцийн эмэггүүд, насны бодисын солилцооны эмэггүүд, за эрүүл насжилт, эмийн зохистой хэрэглээ гэсэн асуудлуудаар голчлон ярихаар бэлтгэж байгаа. Ингээ өнөөдрийн манай үйл ажиллагаа маань эхлэх гэж байна. Ингээд Одгэрл эмч маань хүрэлцэн ирсэн байгаа. Тэгэхээр Одгэрл эмч өнөөдөр бид хоёр пробиотикийн талаар тийм ээ ярилцахаар бэлдэж байгаа. Тэгэхээр энэ асуудлыг ярихын тулд эхлээд ер нь би нэг гидсний нян гэж юу юм бэ? Тий? Энэ талаар та их тодруулж эхлэх үү? подкастын маань үзэж байгаа үзэгчтэй өглөө өдөр оройн мэндийг хүргэе. За өнөөдөр бид нар бол ярих сэдэв маань бол ер нь энэ микробиотод гэж юу юм гэдэг талаар бол ярилцахаар ингээд сонгосон байгаа. За тэгэхээр хүн төрлөختөн эрүүл идэвхтэй оршин байхын тулд бидний биед симбиозлоод амьдарч байгаа маш олон микроорганизм буюу нян, бактери, вирус, нэм, бактери, мөөгөнцөр, порцээ, эгэл битэн зэрэг бол байж идэг. Бидний эрүүл мэндийг тодорхойлж идэг. Саяхан нөгөө хүний геномын тайлж уншсан судалгаа бол одоогоос нэг 20 шахам жилийн өмнө бол ингээд уншихад бол бид нар 26 мянган гентэй байна гэд үзчихсэн. За тэгээд тэр ген маань ингээд бусад юу гэдгийг Улаанбуудаа гэж гэдэг юм уу тэр маань ингээд 46 мянга байхгүй. Тэгэхээр бид нар Улаанбуудаанаас тийм энгийн биетэй юм уу гэдэг асуудал гараад ирсэн чинь саяхан одоогоос нэг 3-4 жилийн өмнө бид нар биед байгаа бүх нянгуудынхаа геномыг бас тоолоод гаргасан. Тэгтэл биднэрт байгаа генийн баг 100 сая геном бас тэр бактерийг бид нар бас кодолж идэм байна. Гений хэд төвшөнд. Тэгэхээр юу вэ гэхээр бидний эсийн тооноос 10 дахин даруй тоог тэр кодлоод байгаа тэр маань юу вэ гэхээр бидний эрүүл мэндэд бидний бие махбодод байгаа нянгууд эдэм байна. Тэр нянгуудынх нь найрлага бүтцээс хамаарат тухайн хүний эрүүл мэндийн байдал бол тодорхойлогдох болчиход байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр таач тэр бич тэр те ангаахын хичээлд үзэж байхдаа удам зүйн хүчин зүйл, насны хүчин зүйл бол эргэшгүй хүчин зүйл юмаа гэд үзчихсэн бол одоо эрдэмтэд маань юу гэж бичээд байна вэ гэхээр бидний насан туршид сонгож байгаа сонголт, амьдралын хэм маяг, ажил ачаалал, стрессээ зохицуулж байгаа энэ байдал маань бидний биед амьдарч байгаа нянгуудыг найрлага бүтцэнд нөлөөлж идэг юм байна. Тэр нянгууд маань бидний бие дотор ингээд оршиж амьдарч байхдаа бид нар бол тэднийхээ сайхан амьдрах орчинг нь бүрдүүлээд өгчдөг юм байна. Тэд нар биднэрт бодисын солилцоогоо явуулаад бидний идж байгаа хоол унднаас бодисын солилцоо явуулаад буцаагаад биднэрт бол метаболит буюу өөрснөө хэрэгцээтэй зүйл буюу амин дэм за зарим нэг биологийн идэвхт нэгдлүүдийг нийлэгжүүлж өгд юм байна. Тэр нийлэгжүүлж өгсөн нэгдэл маань бидний эрүүл мэндэд тодорхойлдог юм байна гэдгийг эрдэмтэд судлан тогтоосон байна. За тийм учраас энийг бол яах нь хэвийн бичил биетэн гэж үздэг. За бичил биетэн маань ерөнхийдөө бол амьсгалын замд, арьс састад, за тэгээ хоол боловсруулах замд ингээ байж идэг. За хамгийн их тэгээ үтрээ бүдүүн шулуун гидсэн ч юм ингээ байж идэг тий. Гэхдээ хамгийн их тооны хувьд хаана байршдаг вэ гэхээр хүний бүдүүн гидсэн дотор байршдаг юм байна. Тэр бүдүүн гидсэн дотор байгаа нянгийн найрлага бүтцээс хамаарч бид нар өнөөдөр зүрх судасны өвчин их байна, бодисын солилцооны эмгэгшил их байна, инсулин дүжрэл байна гэд байгаа нь өнөөдөр бидний зөнхлөн хэрэгжилж байгаа нөгөө бэлэн бүтээгдэхүүн за нөгөө орчин үеийн процессын орсон хоол буюу нөгөө түргэн хоолнууд хэрэглээд байгаа өөхтөс уурагтай хоолны хэрэглээтэй шууд холбоотойгоор зүрх судасны эрсдлүүд, дислипидеми, инсулин дүжирлийг бол үүсгэж байгаа юм байна гэдг нь тогтоогдсон байна.
Тийм. Тэгэхээр зэрэг анагаах ухааны хөгжил гэдэг бол тийм ээ бидний эрүүл мэндийн байдал, эрүүл мэндийг тодорхойлж байгаа хүчин зүйлүүд те түүнд хүн өөрөө хэрхэн одоо сонголттой оролцоод байгаа юм бэ гэдэг энэ бүх зүйлийн уялдаа холбоо гаргаж өгöd байгаа шүү дээ тий. Өмнө нь бид нэр эрүүл насжилтын тухай ингээ ярьж хагаад тэр болгон бас пробиотик биотикийн тухай ярьж чаддаггүй байсан тийм үү? Энэ ойлголт бол ерөнхий ойлголт байсан тий. Тэгвэл одоо бол энэ зүйлсүүдийг мэдхгүйгээр бид нэр эрүүл насжилтын тухай ярих боломжгүй байна гэдэг нь бол харагдаж штэ тий. Тэгвэл өнөөдөр бүгдөө одоо яг ингээд бичиг биетэн гэд нэрлээд байгаа тэр зүйлсөө тийм ээ. Энэ бидний одоо хамгийн их байрлаад байгаа тэр бүдүүн гэц гэж хэлж байна. Тийм бид нар бүдүүн гэцхээр хүмүүс мэднэ дээ одоо тий. Яг бидний одоо хевлид ингээд араам метр ингээд байрлцсан дунд нь нарийн гэц маань байж идэг. Одоо тэр метр 20 орчим тий хэмжээтэй гэцийг хэлж байгаа тийм үү. Тэгвэл энэ гэц мухар гэцээс эхлээд шулуун гэц хүртэл явж байгаа гэцийг ярьж байгаа тий. Тэгэхээр яг энэ дотор яг юу болоод байгаа вэ? Тэгэхээр бид нар одоо тэр маш олон тэр триллионоор тэрбумаар яригдах нянгийн үүр болж байгаа тэр гидсэн дотор байгаа тэр нянгуудынх нь найрлагаас хамаарат бол бид нэр тодорхойлогддог гэдэг нь ойлгох шүү дээ. А ер нь хүн химээх зүйл одоо Homo sapiens-ийн зүйл төрлийн зүйл маань анх үсэгтэй бол юу вэ гэсэн бэ гэхээр үр будаа хоол хүнстэй байсан. За тэгээд яасан бэ гэхээр бид нэр 18 дугаар 119 дугаар зуунд үйлдвэрлэл хөгжөөд нөгөө хоол хүнсээ аягүй сайхан цэвэршүүлээд одоо боловсруулалт хит оруулаад тэгээд ингээд сонголтыг ингээд баяжуулаад синтетик буюу одоо нийлэг аргаар гаргаж авсан хадгалагч, амтлагчд нэмээд улмал одоо яг нөгөө амт таашаалт нийцсэн бүтээгдэхүүнээ сонгож хэрэглэгч ирсэн цаг үеэс эхлээд яасан бэ гэхээр нөгөө бидний биологийн хоолтын механизм зүй тогтол алдагдсан. Тийм учраас яасан бэ гэхээр нөгөө бидний бие дотор одоо хэвийн бичил биетэн гэж ярьдаг. Тэд нар маань болохоор нөгөө бидний хоол боловсруулах замд шимэгдэхгүй байгаа тэр нүүрс усыг тэд нар маань боловсруулад тэгээд тэдний боловсруулсны үр дүнд үүссэн богино хэлхээ тосны хүчлийг биднэрт өглөөр тэрүүгээр нь бид нар сэтгэл зүгээ. Тэрүүгээр нь бид нар одоо бодисын солилцооныхоо юмгийг тэрүүгээр нь бид нар дааврынхаа үйл ажиллагааг зохицуулж исэн чинь нөгөө үйл ажиллагаа маань гажтаад явцсан гэсэн үг. Тэгэхээр эргээд одоо саяхнаас 2000-ад оноос эхлээд ер нь зохицуулах үйлчилгээтэй хүнсгээд одоо энэ хайстай үр будаа буюу одоо нөгөө нэг ширхэглэгтэй зүйл маань бол хэрэгтэй юмаа гэдгийг буцаж эрдэмтэд маань нотлон тогтоогоод ирж байгаа хэрэг. Тэгээд тэрийг аль болох хоолндоо хэрэглүүлэх гэтэл нөгөөх маань бас те бид нар бас 100-аад жил хэрэгэлсэн юунд бол бас шууд бол ингээд хүнсэндээ ингээд сонголт толгой хэрэгэлчих гэхлээр бас нэг одоо гидсэн одоо эвгүй орогдох ч юм уу те хоол боловсруулах замд бас нэг гаж нөлөө үүсдэг ч юм уу эсвэл бүүлгэж сулгадаг ч юм уу ингээд таагүй байгаа учраас хүн нөгөө л одоо нөгөө өөртөө дассан зүйл рүүгээ буюу өөрт нь юу таатай байна одоо нөгөө кологоо удаг ч юм уу нөгөө пиццагаа захиалаад иддэг ч юм уу нөгөө бүргэрээ шүрж аваад иддэг ч юм уу гих мэтийн ийм зүй тогтлоод байсараагаа л энэ маань эргээд бидний халдвар тус өвчнээ суур болж байгаа нөгөө чимэг өрсөлдүүдийн маань дагуулад байгаа хнэ. Тэгэхээр та сая хэллээ шүү дээ тий. Бид нар өнөөдөр үр тариа тийм ээ хүнсийн ногоо тий эднэрийн хэрэглэгээ өндөртэй байсан гэж тийм үү тий. Тэгвэл өнөөдөр эргээгээд тэр удаан нөөшөлсөн тий удаан хугацаанд хадгалах гэдэг энэ зүйлсүүд эргээгээд биднэрт ямар нөлөөлөл үзүүлээд байгаа юм бэ гэдэг чинь харагдаж эхэлж штэ тийм үү. Бид нар одоо ингээд дэлгүүрт ингээд ороход маш их даршилсан тийм ээ нөөцлсөн дотор нь одоо удаан хугацаанд ингээд хадгалахад зориулсан амтлагч нөөцлөгч тийм ээ удаан хугацаанд чанарыг алдагдуулахгүй байхад зориулсан байцууд ингээд орсон байдаг тийм үү. Мэдээж хэрэг бүгдөө хүнсэн зориулагдсан хэдий боловч эргээгээд бидний эрүүл мэндийг тодорхойлж байгаа нөгөө гол зүйлсүүдэд маань өөрчлөлт өгöd нь шүү дээ тийм байна. За тэгвэл ингээд хүмүүс ингээд одоо ярьдаг л да. Одоо энэ пребиотик биотик гэдэг чинь зүгээр л ингээд гадаад орны дэлгүрт байж яадаг штэ тий. Тэгэхээр энийг ингээд аваад хэрэглэх хэрэгтэй байж таа хүн болгон хэрэгжилдэг зүйлээ. Тэгвэл яаж хэрэглэхээ мэдэхгүй зарим хэсэг нь маш их хэрэгжилдэг тийм ээ. Зарим нь одоо бага байдаг. Одоо Японд очиод лактозтой тий сүү одоо хүүхдээ уулгасаар байгаа хүүхд нь бүр цав цагаанаар баагаад гүйлгээд тий асуудал болсон тохиолдолж гардаг. Тэгвэл энийг ер нь яаж зүй зохистой хэрэглэх хэрэгтэй? Ялгаа нь юу юм бэ? Тий. Одоо нөгөө хүмүүс чинь ингээ нэг юм бие махбодод эрүүл мэндэд сайн зүйлийг мэдэж аваад айгүйх туйширдаг, шуурдаг тий. Тэр яг ингээд үзлээрээ одоо бол пробиотикийг ярьдаггүй тий. Одоо
хэвийн бичил биетинг ярьдаг одоо сүлжээний ч хөнгө болно шүү дээ асуун дээр. Тэгтэл тэр маань юу вэ гэхээр яг тодорхой хэмжээгээр бол мэдээж тэр нянгийн найрлага бол байгаа. Тийм одоо цэвэршүүлсэн л бүтээгдэхүүн байхгүй. Тэгтэл тэр маань хүний биед ороод хоол боловсруулах замын энэ хүчлэг шүлтлэг орчин энэ дааврын ферментийн оролцоог даваад тэнд очиод суурьшаад эрүүл мэндийг тодорхойлтлоо бас асуудалтай. Бид нэр зүүн бол яах ёстой вэ гэхэлэр хоол хүнсээрээ авж байгаа нөгөө пребиотик буюу нөгөө нянгийнхаа тэжээлийг сайн идчихээж бидний бие дотор бидний эсэд кодлогдсон байгаа тэр нянг өөр нь сэргээж түүний тэр бүтэц толгойг нэмэгдүүлжээж бид нар эрүүл авах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр бид нар одоо нэг л зөвхөн нянгийн л уух гэдэг байгаа байхгүй. Пробиотик гэдэг маань бүгдээ юу ойлгох вэ гэхээр хүний биед симбиозлоод амьдарч байгаа амьд организм юм байна. Пребиотик гэдэг бол тэр амьд организмыг тижээж байгаа хүнсэн юм байна гэж ойлгоно. Тэгэхээр бидний цэвэршүүлсэн хүнсний бүтээгдэхүүн бол хоол боловсруулах дээд зам буюу одоо нөгөө 12 нуглаа гэц өлөн гэц цутгалан гэцний төвшөнд бол хурдан шимэгдээд боловсроод глюкоз болоод цусар орчиж байгаа. Тэгтэл бидний биед боловсрдгоо нөгөө нийлмэл дээд полисахаридууд маань уулан бүдүүн гэцэнд очиод тэднэрд очиод тэжээгдэх хэрэгтэй байхгүй. Тэгээ хүмүүсүүд одоо нөгөө хоолны маань ингээд зөвлөмжүүдэд байдаг л да. Нүүрс устай хоолныг 450-аас 500 г уух идэх ёстой. Энэ маань хүний элч энерги их өсөр болно гэж заажаад. Тэгэхээр бид нар маань энгийн буюу одоо нөгөө цагаан гурлийн бүтээгдэхүүн нөгөө одоо чихэрлэг ундаанууд тий одоо ингээд эдрийг идэт байхлаар үлдэгдэлгүй шимэгдээд тэдрийг тижээж чадахгүй. Нөгөөдөл маань өсөглөнгийн байдалд ороод үйл ажиллагаагаа явуулж чадахгүйгээс болоод биднэрт бусад дутагдууд гараад байгаа гэсэн үг байна шүү дээ тий. Тэгвэл яг тэр пробиотик гэдэг зүйл маань одоо гидсэнд яг ямар орчин одоо механизм үзүүлж байгаа бүгдээр ингээд илүү ингээд тонгоогоод өнгийгээд үсэх юм бол яадаг вэ гэхээр бидний гидсэн дотор байгаа тэр олон эмгэг төрөгчж байгаа, нөхцөл тэмгэг төрөгчж байгаа эрүүл нянгууд маань зөв найрлагатай байх юм бол бид нэр тэр эрүүл нянгуудынхаа тусламжтайгаар нөгөө эмгэг төрлөгч нянгуудаа бид нар дарангуулж яадаг. Нэгдүгээрт, хоёрдугаарт яаж яадаг вэ гэхээр гидсний салс давхар гэж байгаа. Тэр салс давхарыг ингээд судлаад үзэх юм бол никэн давхар юм хавтгай учир идэв байгаа байхгүй. Тэр хавтгай учир ид маань өөрөө юу вэ гэхээр никэн давхар идэх нь шүү дээ. Тэгэхээр тэд нар маань ингээд хоорондоо ингээд маш нэгт холбоосоор ингээд холбогддог. Тэгээд тэр холбогдсон дээр нэмээд салс гэж нэгдэг нэг нунжгаа юм зүйл байж ээж тэрний дээдлэлд байгаа нянгууд бол ингээ эрүүл оршоод хэрэгтэй метаболит нь бие чимэгдэн хэрэггүй нь бол гадагшна гэсэн зүй тогтолтой байтал бид нар одоо нөгөө синтетик одоо амтлагчид нөгөө нэг боловсруулсан хүнснүүд маань юу вэ гэхээр тэр салстыг төлжүүлдэг нянгуудыг өсөглөнд оруулчлаар нөгөө салс давхар нэнгүрэн хоорондын холбоо суудаа маань одоо нийлэгжил талдагдаад ингээд нөгөө гидсний одоо хучуур идүүд маань ингээд зайтай барилаад ирэхлээр нөгөө гидсний чинь дотор талд байгаа төг төмөн нянгууд маань өөрөө ямар ч ялганд өгөлтгүйгээр бие махбод руу шимэгдэж ороод тэгээд бид нар нөгөө зөөлөн явцтай өрөвсөл гэдэг зүйлийг үүсгэж байгаа байхгүй. Зүүн бол яавэ гэхээр тэд нар маань салстан зузаан байх ёстой юм байна. За гидсний орчин бол харьцангуй хүчлэг талдаа байх ёстой юм байна. Тэгээд эпител эсүүд бол нэгт холбогдох ёстой юм байна. Бид хэрэгтэй шимэгддэг юм байна, хэрэгдэггүй нь ялгардаг юм байна. Тэгтэл бид нар нянгаа тижээж чадахгүй байгаа учраас нөгөөдөл маань үндсэн үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байхлаар тэн дээрээс бид нар одоо энэ соёл иргэншлийн өвчин гэж нэрлэгдэх чихрийн шийчин, инсулины дэвжрэл, дислепидеми гэсэн зүйлүүд үүсэж байгаа юм байна. Хоёулаагийн 4 дугаарын турш ярьсан нөгөө зөөлөн явцтай өрөвсөл гэдэг зүйл маань тэр гидсэнд амьдарч байгаа иширихи колеч гэдэг юм уу нөгөө грамм сөрөг нянгуудын липополисахаридууд бие рүү шууд нэвчиж ороод түүнээс улбаалаад яг нь дархлааны урвал зөөлөн өрнөд ингээд бид нэр судсандаа товрон хураатай. Тэгээд яг нь эд эсийнхээ ханандаар нөгөө нэг инсулин мэдэрдэг рецептор нь мэдрэгшээгүй. Гэх мэтэр ингээд яах нь. Тэгээд тархалт гэдэг зүйл үүсээд өөх тос гэдэг зүйл 100% шимэгдэж ороод байна л гэж бас ойлгож болохоор байна. Тэгэхээр ер нь хэрвээ одоо бид эрүүл насчий гэж байгаа бол тийм ээ. Хүмүүс ингэ заримдаа хэлдэг л дээ. Ер нь амьдралын утга учир юм бэ гэж асуудаг. Тэгэхээр бид нар мэдээж хэрэг бүхэл эрүүлд нэг л үг өгдөг шүү дээ. Эрүүл гэдэг үг тий. Эрүүл урт амьдрах болтугай, эрүүл сайн сайхан байх болтугай гэж хэлдэг. Тэгэхээр тэр эрүүл байхын үндэс болж байгаа зүйлсүүдийг бид нар яг зөв ойлгоод зөв хэрэглэх явдал шүү дээ тий. Тэрний нэг нь бол өнөөдрийн бидний ярьж байгаа пробиотик
пребиотикийн асуудал байна тийм үү. Тэгэхээр одоо тэгвэл нэгэнд ингээд бид нар пребиотик ойлгочлоо. Пробиотик ойлгочлоо. Тэгвэл хүмүүс бид нар юуг илүү анхаараа гэдгийг хэлж өгөх вэ. Яа тэгэхээр иргэдмэн дэлгүүрт ороод одоо гадаад явхаараа олон хүмүүс ингээд тэгж авч явахыг би хардаг л да. Хүүшээ энэ 20 биллион юутай юм байна. Бактеритай юм байна. Энийг авчи энэ илүү сайн баг. Тэ энэ 15 биллион бактеритай байна. Энэ илүү сайн баг гэдэг. А гэтэл бид нар эмч хүний хувьд шууд тэр хүмүүс сайн гэж хэлэх хэцүү, муу гэж хэлэх хэцүү байдалд ордог байхгүй. Тэгээ заахаа олддгүй юм да. Яг энэ нь байдгүй юм да. Тэ тэгтээ одоос нэг удаа авал болох юм да. Тэ тийм утгаар нь битгий гэхгүй, гүгэхгүй за яг болно. Тэ ийм байдлаар. Яг тэгэхээр тэр хүний эрүүл мэндийг бид нар үзээгүй шүү дээ, тэ. Шинжлээгөө судлаагүй учраас ийм байдал гардаг. Тэгэхээр энэ тал дээр юу гэж хэлэх вэ? Тэгэхээр бид нар одоо яах вэ гэхээр яг нэг цэвэршүүлсэн пробиотикуудыг ингээд авахлаар тэнд нэг юм уу хоёр зүйл нь л байгаа. Тэгтэл бидний бие сайн нь тогтоогдсон 100 зүйл байгаа шүү дээ. Тэгвэл тэр 100 зүйл бидний гидсэн дотор байгаа юу байгаа. Тэрийг бид нэр хоолороо буюу одоо нөгөө ямар хоолууд пребиотик үлддэг гэдэг бүгдээр эхлээд бас мэдээд авсан зүйл баг. Нэгдүгээр нь үгээр сүү цагаан идэ. Сүү цагаан идэх тэр лактоз за тэгээд одоо бусад тэр зүйлүүд маань болохоор бета гликозидийн холбоо буюу хүний амилаза ферментээр задрахгүй. Тэгэхээр тэд нар маань гидсний нянгаар боловсрогдох хэрэгтэй байна. За хоёрдугаарт нь болохоор жимс хүнсний ногоонд агуулгадах одоо нөгөө нэг нийлмэл нүүр суснууд. За тэгтэл бид нар нөгөө хоолт ижил ихээ судалгаагаар степ судалгаагаараа бид нэр 5-1-ийг авахад л дээдл нь 3.5 аваад ич гэж. Тэгэхээр бид нар чинь дутагдaltaй байж байгаа учраас нөгөө дүл маань өсөөд байгаа юм байна. За дараагийн дугаарт нь бол тэр хайстай өр будаа байгаа. Тэгэхээр ганцхан хайстай өр будаагаар жишиж болохгүй нь шүү дээ, тийм үү? Тэгэхээр бид нар зөв нь бол аль болох те сайхан сүүгээ, сайхан эсгсэн таргаа, за нөгөө нэг эсгсэн байцаа, кимчи, за мисо шүл эдгээр чинь дандаа цаатлын өвн юу байдаг вэ гэхээр хэвийн бичил битэнгүүдээр эсгэж гаргаж авсан тэжээлүүд байдаг байхгүй. Тэгээд тэдрийг бид нэр идэж ууснараа, эсгэлэн цагаан идэгээ идэж ууснараа бид нар гисийнхээ нэг тэжээгээд тэгээ бид нар ирүүлчих яах хэвээр. Эсвэл яах нь тэр одоо эслэг хайстай уур будаа, арвайн гур, сүлхрийн гур л гээд манайх чинь гоё хоолны ард соёлтой арч юм шүү дээ тий. Будаанууд шүү дээ. Одоо хүс будаа, шар будаа тийм үү? Яагаад бид нар одоо сүүлийн көнө будаа л гэж энэ бор будаа л гэж энэ тий эдгэр маань ингээд яагаад хэрэглэг болчиход байгаа вэ гэхээр бид нар жимсээ нөхөж авч чадахгүй юм чи бид нар хайстай будаагаар ингээд сольж болох гээд байгаа байхгүй. Олон хүн ингэж асуудаг л да. Гэхдээ бид нар чи өмнө нэг тийм хэрэглээд идэггүй байсан шүү дээ. Одоо ийм жимс хүнсний ногоо тэгсэн ирнэ болоод байдаг байсан гэж хэлдэг байсан байхгүй. Тэгэхээр энэ би бол тэнд одоо юу гэж ингэж хариулдаг вэ гэхлээр бид өмнө нь илүү одоо ийм синтетик зүйлийг бага хэрэглэдэг байсан юм аа. Илүү органик хүнсийг хэрэглэдэг байсан. Бид нар малын махаа иддэг, гурил будаа идэхтэй ч гэсэн ер нь дээд гурил гэдгийг бага хэрэглэдэг байсан шүү дээ, тий. Хоёрдугаар гурил, нэгдүгээр гурил тийм үү? Энийг хэрэглэдэг. Тэгээд бараан өнгөтэй гэж яриад байгаа боловч тэр гурилуудад тэр цав цагаан өнгөтэй гурилд нь байхгүй зүйлсүүд байдаг тийм үү. Тэгэхээр энийг л одоо ард түмэн альгүйсаа ойлгох хэрэгтэй болж байгаа юм тийм ээ. Бидний сүүлийн 20-д жилд байсан орж ирсэн энэ одоо улс орны хөгжлийг дагж орж ирсэн юмыг бидний насан туршийн юм гэж үзэж болохгүй шүү дээ. Бид нар одоо хүн үсэн цагаасаа бодоод үзэхэд энэ 3500 жилийн туршид ер нь бол дандаа л боловсруулаагүй те хүнснүүд органик хүнснүүд идчихсэн баг. Шуураад бид нар ингээд соёлжож идчихэд одоо буцаад энэ бол үнэхээр хэрэгтэй байжээ гэд үзэж байгаа байхгүй. Би өөрөө зөвхөн хүүхэд насыг бодглохлоор миний хүүхэд нас Говьлтай аймагт өнгөрсөн. Тэгээ бодглохлоор бид нар өглөө 10 гурлаа шар тосоороо, айргийн тосоороо зурж идэл. Өдөр цэцэрлэг дээр хүч будаатай хоол идэл. Тэгээ бид нар чинь нэгдүгээр гурал, хоёрдугаар гуралтай шүлээ сайхан идтгэл байсан шүү дээ. Ер нь бол тэр үед бол яасан одоо нөгөө механикцийн хэрэгсэл буюу автомашинтай хүн ховор учраас бас нэг ихч таргалалттай хүн байхгүй. Зүрх судасны өвчин гэдэг бол бас нэг тийм илбэг. Жихрийн шижин бүр та битгийг л миний үед үзэхэд л одоо дотор дээр бас чихрийн шижинтэй хүн ховор л байсан шүү дээ. Үнэ. Одоо багш маань одоо бидэрт лекц уншиж явах үедээ хэлж ирсэн. Одоо 70-аад оны үед тэгэхэд даралт эксэлтэй хүнийг олж ирэхэд хэцүү байлаа. Тэгээ Сэлэнгэ аймгаас нэг даралт эксэлтийн өвчтөй хүнийг бүр урьж авцараад тэгээд ингээд оюутнуудад үзүүлдэг байсан гэж ярьдаг байсан те. Тэгтэл одоо өнөөдөр биднэрт даралт эксэлтгүй хүнийг олоод ирээч гэвэл те айгу хэцүү болсон биз дээ. Хэцүү болчиход байна те. Тийм учраас энэ юу хэлээд байгаа юм бэ гэхээр бидний амьдралын хэв маяг, бидний хоол хүнс,
бидний дасгалын идэвхтэй хөдөлгөөн бидний сэтгцэн эрүүл мэндийн байдалтай шууд холбоотой байна л гэсэн үг шүү дээ, Тий, тийм би ээ? 2000 оны одоо арш үсийн оюутан. Мгм. Тэгж яхад яаж байсан бэ гэхээр чихрийн шижний хүндрэлээр нүд сохордог. Мгм. Тэ хөлний Хөлөө тайруулдаг. тайруулдаг гэдгийг бид нар нэгдүгээр имлэг дээр нэг тийм хөө ирсэн биз дээ. Бүгд очиж үзье гэд бүр очиж сонирхож үзчихсэн байхгүй. Тийм л байсан. Үнэн тий. Тийм. Тэгтэл одоо өнөөдөр бид нар чихрийн шижин гээд онш тавигдчих эхэлтэл нөгөө дунд жижиг том ирэмбий судасны хүндрэлүүд нь үшээ үүсэж эхэлсэн байгаад байгаа. Энэ байдал маань өөрөө ерөөсөө л бидний хоол буюу те амьдрах хүчин зүйлийг тодорхойлж байгаа хоолноос бол үнэхээр хамааралтай байна. Тэгэхээр манай Монголын ард түмэн бол одоо яг өөр юм гэсэн уламжлалт хоолтой байсан шүү дээ, тий. Бид 100 бол цагаан хоол иддэг, тий. 100 одоо говьд ингээд очиход мах одоо гаргана, шинэ мах гэдэг ойлголт бол ер нь байдгүй байсан шүү дээ, тий. Тэгээ одоо жишээлбэл нэг суманд нэг хөдөө амьдарч байгаа ахмадууд нэг айл нэг хонь гаргалаа гэхэд бүр ингээ хуваадаг. Тэдний хөвгшөнд энэ нэг буглага юугаа аваачаад өгчих, тий. Тэдний хөвгшөнд яаж шүүл хийж ууг. Яагаад тэгэхээр би ядруу байгаа гэж. Тэгэхээр залуу одоо хүүхдүүдийн хувьд бол яг л цагаан эдэг л иддэг байсан тийм үү. Тэгэл нөгөө цагаан эдэний бүхэл төрөл одоо манайх ч цагаан эдэний өндөр уламжлалтай улс орн шүү дээ. Тэрийг хэрэгэлдэг. Тэгтэл намар өвөл болоод ирэхин цагт бид нар бас шар эдэнүүд хэрэгэлдэг тийм ээ. Тос эднэр чинь яг л зул сарын 25-нд одоо тосоо хаглаад тий одоо өвөл хэрэглэх тосоо хэрэгэлдэг байлаа. Жишээлбэл би одоо Өөр хангай аймгийн Төвөрг суманд эмчээр ажиллаж байсан. Тэгж ажиллаж байхад бол яг л золио 25-нд ингээд хадгалсан тоснуудаа нээгээд айлууд бүгдөө тий борцогтой хийгээд тэр өдөр цагаан хоол идээд эхэлдэг байх жишээтэй. Цагаан хоол, шар хоол идэж байгаа юм л да. Идэж хэрхэлдэг байх жишээтэй юм байсан. Тэгэхээр энэ бүх уламжлалаа бид нар айгүй сайн сэргээх хэрэгтэй юм. Мах гэхэд өвөл илүү иддэг байлаа шүү дээ тий. Хавраа одоо бид нар яг ингээд хавар зуны зааг дээр тэр махны бүтцийг өөрчилдөг тийм үү те энэ нь бүр манай уламжлалт хоолнд заагдсан байсан те тэгэхээр энэ мэт зүйлүүд маань эргээгээд бидний тэр пребиотик гэж яриад байгаа те гадна хэлээр яриад байгаа те яг үнэн чанартай хоолоороо авж л байсан тэр нэгдлүүдийг бид нар өнөөдөр бэлэн байдлаар авах гад л хичээгээд байгаа юм шүү дээ тий тэгэхээр трийгээ тэхгүй тулд хоол хүнсээр аваад ах юм бол эрүүл мэндэ хамгаалаад авах боломжтой байна гэдэг харуулж байна гэсэн үг тийм үү. Пробиотик нянгууд маань яагаад ингэж бас их цөөрцсөн юм бэ? Яагаад эднэрийн ингээд үүрэгэр бол ингээд эрүүл мэндийг ингээд тодорхойлоход цолцсон юм бэ гэхлээр бас зөвхөн хоолоор бодож болохгүй бас бидний юм одоо амьдралын хэмжээгийн зарим юмнууд бас ороод ирсэн. За нэгдүгээрт нь юу гэдэг вэ нөгөө антибиотикийн хэрэглээ. Өнөөдөр одоо 40 нас 30 настай хүн 40 тонн антибиотик авсан байдаг гэсэн судалгаа байгаа даа. Нөгөө антибиотик гэдэг маань зөвхөн тэр эмийг төрүүлэгч нянг тий одоо бөөрийн өвчин эсвэл хоолойны эсвэл шүдний өвчин үүсгэж байгаа тэр нянг устгахгүй бүгдийг хамруулад устгачдаг. За нэгдүгээр. Хоёрдугаарт нь юу вэ гэхээр хээсвэр хагалгаагаар хүүхэд төрүүлэх. Хүүхэд маань өөрөө яадаг вэ гэхээр эхийн төрөх замаараа эхийн одоо нөгөө өтрийгээрээ төрөх юм бол нөгөө өтрээнд байгаа хэвийн бичил биетнүүдийг өөрөө авч танилцаад аваад төрдөг юм байна л да. Тэгтэл өнөөдөр нийт төрөлтийн 3-1 нь өөрөө кейс рүү хагалгаагаар төрж байгаа учраас бид нар нөгөө лактобациллус, бифидобактериумын төрлийн нөгөө бидний бие дельта нянга тэрүүгээр авч чадахгүй. Тэгээ бид нар яхна арьсан дээрх нянгуудаар эсвэл тэр нянгуудаа бид нар эмнэлгийн дотоод орчин нөгөө тэсвэртэй нянгуудаас аваад байгаа байхгүй. Энэ бас нэг. За дараа нь болохоор нөгөө хит одоо ариун цэвэр халдваргүй тэлхийг сахиадад байх нь маш халдваргүй зүйлсэн юмар угаах байн ин одоо ингэж яах эсвэл нөгөө хүүхдүүдээ одоо хүмүүс ч янз юм бохор заваа юмд хүрэхгүй гээл те нөгөө хит бас ингээд нөгөө халдвар хамгааллын дэглэм сахиад байгаа байдал маань нөгөө хүүхэд багаасаа нянгийн орчинд дасаад нөгөө өөрийнхөө төрөлхийн дархлаа гэдэг зүйлийг олж авч чадахгүй байдалд хүргээд байгаа байхгүй. Үүний улмаас яаж байгаа вэ гэхээр нөгөө хүүхэд харшламтгай тий астам за одоо юу гэдгийг ханиад үе байнга хөрөх гэдэг зүйл үүсэж байгаа байхгүй. Тэгвэл тэр гидсэн дотор байгаа тэр хитэн тэрбум нянгасаа бид нар яадаг вэ гэхээр тэр нөгөө одоо төрөлжөөгүй одоо нөгөө тэсүүдээ за ийм ням тааралтай шүү энэ бол одоо хэвэн шүү ийм ням тааралтай шүү энийг тааралдууд устгаараа гэх мэтэр бид нар сургаж идэг байхгүй. Тэгтэл бид нар яг нөгөө үйл ажиллагааны алдагдчихлаар яах вэ гэхээр нэг жоохон юунд л яах нь нэг бол өргөслийн маш өндөр урвал явагдаал
Нэг эсвэл нөгөөх нь нөгөө хамгаалах давхрын суларцсан учраас нөгөө нянгууд маань өөрснөө нэвчиж ороод ингээд өрөвсдлийн процесс дандаа явагдаад ингээд эрүүл мэнд маань доройт хүндсэн шалтгаан болоод байгаа юм. Тэгэхээр Одгор Лэмчээ өнөөдөр бидний ярьж байгаа энэ асуудал маш чухал асуудал тийм ээ. Тэгэхээр одоо би таныг миний асуугаагүй яг хэлж өгсөн гэж бодож исэн зүйлүүдээс орхигдсон зүйлээ хэлж өгөөч. Тэгэхээр зүгээр нэг те бүх хялбар зүйл гэж хязгаарч чадгүй. Эрүүл мэндийг бэхжүүлэн хамгаална гэдэг бол хүнээс маш их хичээл зүтгэл шаарддаг. Тийм учраас яах вэ гэхээр хамгийн сайхан витаминыг олж уугаал, хамгийн сайхан нэмэлтийг олж хэрэглээл, хамгийн сайн пробиотикийг уучих гэж болохгүй. Бид нэр зуршлаа, хандлага, дадлаа эрүүлжүүлнэ л гэсэн үг. Тэгжээж л бид нэр тэр гидсэн дотор байгаа 100 төрлийг хэрэгтэй шүү дээ. Тэр сайхан айргаа, тэр сайхан одоо юу гэдгийг бозоо, тэр сайхан одоо богийн айраг энтрээ сайхан эсгэлэн зүйлийг аарцаа энтер хэрэглэв. Тэгэхгүй тэгээ одоо ингээд харшилж байгаа ч юм уу ханаа дахин хүрээд байгаа тэр хүүхдүүдэд ингээд сүү цагаа идэ хэрэглэхлээр үгүй манай хүүхдэд угаасаа зөвтгөн. Тэ? Үгүй хастай өр будаа хэрэглэхлээр үгүй манай хүүхд глютений харшилтай гэлээ. Эдгэр чи юу юм бэ гэхээр нөгөө л одоо гидсний нян хямралын эмгийг нарийн гидсэнд нян хит өсөж үрцсний эмгийг үүсэт байхгүй. Нөгөө дисбиоз гэдэг зүйлээс үүсэт байхгүй. Тэгэхээр юу вэ гэхээр аль болох зөв дасгаад байнга хэрэглэнэ л гэсэн үг болоод байгаа шүү дээ. Нэг ийм үг байдаг. Хэрв та жилд 5 удаа өвдөж л байвал гидсээ нэг сонсоорой. Тэнд болох одоо асуудал тэнд байгаа шүү. Бид нар гидсэн дотор байгаа нянгийн найрлагаас л хамаарч байна л гэсэн үг байхгүй эрүүл мэнд. Тэгэхээр бас яг энэ үгийг би санаж байна. Одоо манай шагж профессор дэлхийд одоо бас яг энэ нээлт хийсэн хүн шүү дээ. Мандаа эрүүл мэндээр. Тэгэхэд хэлжсэн те гидсийг мэдхгүйгээр эрүүл мэндийг тодорхойлж чадахгүй шүү гэдэг энэ үгийг бүр яг лекцэн дээр хэлжсэн. Би яг энэ үгийг сонсч ирсэн хүний хувьд те үнэхээр юм тийм ээ. Бид нар өнөөдөр өөрсдийгөө олоод ингээд салгаж ойлгож өрөөсөө болохгүй. Хүн гэдэг бол бүхэл амьтан тий. Бид нар мэдээж хэрэг нэг нүд нэг чих гэж ярихгүй шүү дээ тий. Тэрнтэй адилхан бүх юмаа ингэж нэгдмэл байдлаар л авч явж эрүүл мэндээ сайн сахиж чадна тийм үү тий. Энд таны одоо сайн хэлж байгаа зүйлс маш чухал. Гэхдээ ингэснээрээ бид нар одоо бүтээгдэхүүнүүдийг бүр үгүйсгээд байгаа зүйл биш тийм ээ. Тэр 1-2 дутагдaltaй байгаа зүйлсийг бас авч хэрэгж болно тий. Гэхдээ гол нь заавал тэгээд авахгүйгээр бид нэр хоол хүнсээрээ зөв зохицуулаад зөв хэрэгжилж чадах юм бол өөрөөсөө тэр бүхнийг үүсгээд тийм ээ нөгөө бидний пребиотикуудаа зөв хэрэглээд эхлэх юм бол бидний ашигтай бичил битэнгүүд маань өөрөө ажиллаад тэр пробиотик гэдэг юм тий одоо бидэрт хэрэгтэй байгаа пробиотикууд маань яах нь нөгөө дархлааны системийн сэргээгээд тийм ээ бид байлдах чадвартай хамгаалах чадвартай тий ийм болж хуурж байгаа л гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгэхээр бидний бид симбиозлоод амьдарч байгаа. Тэр олон найз бактериудаа бас бид нэр тэтгэх, дэмжих хэрэгтэй. Хайрлаж хамгаалах ёстой. Мэдээж тэр бүтээгдэхүүн цэвэршээд гарнаа. Бас ч гэж одоо юу гэдгийг эстээр, амтан дээр, хүн дээр туршигдаад сайн гэдгийг нотлогдсон байгаа тэр зүйлийг бид нар хэрэглэн хизээвэ гэхэлэр одоо юу гэдэг үнэхээр антибиотик эмчилгээ заалтаар хийгдсэн. За тэр маань байна шүү дээ бидний бие махбодод бас нэлээ одоо антибиотикийн дараах тэр дисбиоз үүссэн байх юм бол тодорхой хугацаанд эмчийн заалтаар хэрэглэнэ. Тэгтээ бас давхар тэрэнд бол яах нь их сунаал 3 төрлийн юм байгаа шүү дээ. Тэгвэл цаана нь байгаа 97 төрлийг бид нэр биологийнхоо үйл явцаар сэргээх хэрэгтэй. Тэгэхээр бид нар пребиотикийг ерөөсөө одоо яах нь үгүйсгэж хайхрахгүй байж болохгүй. Яг зөв. Тэгэхээр бид нэр өөрсдийнхөө явуулж байгаа энэ ярилцлага болгон дээр хэлж байгаа тий. Бид эрүүл мэндийг сургаар болов тий хэн нэгний одоо ярьснаар хамгаалахгүй. Харин бид яах ёстой? Яг эрүүл мэндийн тухайлсан одоо урьдчилан сэргээл гэрт өдөр үзүүлэх дээр ороод тэгээ эмчийн одоо зөвлөгөөг аваад тэрнийг харин өөрөө чанд нягт тий өөрийнхөө төлөө зөв дагаж мөрдөөд явах юм бол эрүүл урт наслах боломж хүн бүгдэд байна гэсэн үг тийм үү? Бид нар одоо зүгээр гидсний маань нян ингээд одоо гажсан байгааг мэдэж болох байхгүй. Амнаас өвөө өнөр өнөрдөг. Амьсгалаар өвөө өнөр өнөрдөг. Одоо нөгөө риасын тест бид нар тавиад ингээд те эн чинь юу гэхээр нөгөө ус төрөгч ингээд тэр бол зөвхөн нянгийн өсөлт үржилтээр ялгараад байхгүй. Тэр маань нарийн гидс хотод маань нөгөө өвчлөг учраас нарийн гидс маань өөрөө одоо ферментэд орчин шүлтлэг учраас тэнд бол юм байхгүй харьцангуй цөөхөн байдаг байхгүй.
Тийм байгаа тохиолдолд бид нар юм байдаг. Одоо тэгэхээр яах нь вэ? Зүгээр амьсгалын сорилуурч тэр юм уу те эсвэл одоо юу гэдгийг дурандж байгаа хавцад ингээд сорилууц тавиад үзээд байгаа гэдэг маань энэ хүнд нянга ажлын эмгэг байгаа л гэж байгаа бол энийг хоол зүйчээс сайхан пребиотикийн зөвлөгөө аваарай. Хоол боловсруулахын хэмжээ сайхан эмчилгээ бичүүлж аваарай. Тэгээд өөрийнхөө амьдралын хэм маягт нөгөө пребиотик гэж нэрлэгдэх үр будаа, шош вандуу, за дээр нь нэмээд явах нь цагаан эдээ, эсгэлэн цагаан эдээнүүд, эсгсэн байцаа гэх мэтийн ийм ферментацлагдсан буюу одоо нянгаар эсгэгдсэн зүйл одоо нөгөө хөрөнгөний талах гэж нэрлэгддэг тийм хөрөнгө эсний тэднэрийгээ бид нэр хүнсэндээ буцааж оруулж ирнэ. Тэгжээж бид нар биеийнхээ эрүүл мэндийг тэтгэх одоо үндэс суурь тавигданаа. За баярлалаа Одгор Лэмч. Өнөөдөр бид нэр пребиотикийн тухай ярилцлаа. Нэг өөрөөр бидэнтэй одоо найз нөхөж амьдралын мэнд туш хамт байдаг ашигтай бичил битнүүдээ хэрхэн яаж хайрлаж хамгаалах вэ? Тэдэндээ яаж туслах тухай ярилцлаа тийм ээ. Ингээ өнөөдрийн нэвтрүүлэгт оролцсон явдал танд баярлалаа. За баярлалаа.